За хувийн санхүүгийн зөвлөгөө өгөөч. Тэгэхээр ерөөхдөө хідэн төгрөгийн орлого олж байгаа чинь ийм ч амар чухал биш. Хамгийн гол нь зарцуулалтаа юм чухал байгаа юм. Хувийн санхүү дээр 50 30 20 дүрм гэж нэг юм байдаг. Тэгэхээр нийт орж ирж байгаа орлого бүрийнхээ 50%-ийг нь яг шаардлагатай хэрэгцээ буюу одоо түрээсийн төлбөр, утасны төлбөр, лизинг, зээл гэх мэттэй зарцуул. 30% нь болохоор яг хэрэгцээтэй байгаа одоо авахыг хүсэж байгаа зүйлсүүд байдаг шүү дээ. Одоо эмэгтэйчүүд бид нар чинь одоо гоо сайхны бүтээгдэхүүн аавн гэдэг юм уу, тэгээ шинэ хувцас аавн. Тэднэрийг нийт олж байгаа мөнгөнийхөө 30% дээр нь л барьж байгаа. 20% нь болохоор хадгаламж юм уу хөрөнгө оруулалтанд хийх хэрэгтэй. За хадгаламж хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор цаашдын одоо ирээдүйд юу ч гарч магадгүй шүү дээ. Тэгэхээр тэрнийгээ бид нэр тэр эрсдлийг хаахын тулд магадгүй бид нэр хадгаламжинд хийгээд мөнгөө өсгөх гэж байж бол аль эсвэл ирээдүйд одоо шаардлагатай байгаа мөнгнүүдээ одоо нэг аялалд явах гэж